Яг Далан цамгийн нийтдээ үйл ажиллагаа явуулж 123 камер бол дүүргүүдийн цагдаагийн газруудтай бол бүрэн холбоотой байна. Арай нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаагийн хэлтсүүд нийслэлийн гэмтрэгээс өрчлөлт сэргийлэх ажлыг зохицуул салбар зөвлөлөөс шийдвэрлсэн тэл камерын өрөө таслага тохижуулсан газрууд хөрөнгө төсөв шийдвэрлсэн газрууд дээр л тодорхой хэмжээнд холбогдсон. Тэрнээс яг бүрэн гүйцэтгэл одоо зөрчлийн камер бүрдэн шинээр орсон IP камеруудтай бол холбогддог байна. Тэгэхээр бид одоо юу хийх гэж нэхэр одоо энэ нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын систем дээрээс нь тэр одоо нүүр биометрик одоо хэмжээсээр таньдаг ялгадаг бүх камерын системийг цагдаагийн ерөнхий газрын удирдлагын системтэй шууд холбоно гэж. Ингэж холбохгүй бол одоо ингээд дүүргүүд тустай, нийслэл тустай, ерөнхий газар тустай. Яг онц шаардлага гараад бүгдийг одоо ингээд харъя үзье хянаа гэхээр хоорондоо холбогддог байдаг, интеграц хийдэг байдаг. Тийм учраас ойрын хугацаанд одоо холбогдоогүй системүүдтэй холбох хэрэгтэй. Бүх системүүд холбогдсон байх хэрэгтэй. Тэр хорооных нь байна уу, дүүргийнх нь байна уу, эсвэл нийслэлийнх байна уу? Энэ бүгдийг нэгтгээд орон нутгийн замд камерын халуултыг хийнэ. Энэ бол нэгдүгээр замын хөдөлгөөний асуудлыг зохицуулж байгаа, хоёрдугаар тэм тэрэг зөрчлөөс орчин сэргийлэх ажлыг хийхэд илүү хялбар болж байна. Орон нутгийн замд зорчиж байгаа машины хөдөлгөөн түүний одоо хяналттай холбоотой асуудлууд бас нэлээд анхаарал татж шүү дээ. Сүүлийн 5 жилийн байдлаар 20 мянган зам тээврийн осол орон нутгад гарсан байна. За үүнээс одоо 2 мянган хүн амь насаа алдсан байна. Тэгээ цаана одоо эрүүл мэндээр хохирсон, бэртэж гэмтсэн гээд хэдэн мянган хүний хужаатай холбоотой асуудал яригдж байна. Хэвтээ одоо тэнхлэгийн дагуу тавигдсан камерын байршлыг дахин нэгтлэх, нэмэгдүүлэх, хоош хэрхэг чанарын зүйлтүүд нэмэгдүүлээд асар их хурдтай давхидаг, гүйцэтрүүлэхгүй газар гүйцэтрүүлдэг. Тэгээ тэмдэг тэмдэглэгээ байхгүйгээд маш олон асуудлуудаас болоод энэ орон нутгийн замын одоо аварын нөхцөл байдал удам хүндэрч байна. Өнөөдөр ч гэсэн баяр ёслолын үйл ажиллагаа гэдэг юм уу, баярлах наадамх гэдэг арга хэмжээнүүд хөдөө орон нутаггүй зохион байгуулагч. Гэтэл нөгөө талдаа энэ орон нутгийн замын хяналт сул байна. Тийм учраас одоо хууль зүйн дотоод хэргийн яамнаас дүүрэг, нийслэл, за тэгээ төв газрын камеруудын нэгдсэн холболтыг хийх, хоёрдугаар замын тэмдэг тэмдэглэлээ сайжруулах, гуравдугаар өдөө орон нутагт дугаар номер таних хурд хэмжигчтэй камеруудыг суулгаж холбох ажлуудыг 8 дугаар сард хийж дуусгах гэж. Тэгээ хурд хэтрүүлсэн, дүрм зөрчсөн, гүйцэтгүүлэхгүй газар төрүүлсэн, эсвэл стандартын бус гэрэлтүүлэг хэрэгэлсэн, зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулсан бол хоргуул эрхийн хасах шийдвэрлэгээд олон асуудлуудыг бид дахиж харах ёстой ийм нөхцөл байдалд үүсэж байна.